Тэгэхээр миний асуулт бол ипотекийн зээлтэй холбоотой. Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо бол маш олон байгаа. Энийг бол бүгд л мэдж байгаа. За тэгээд өнөөдөр иргэд бол маш их хүлээлттэй, зарим нь бүр 2-оос дээш жил энэ ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй өгөөд хүлээж байгаа. Зарим нь бүр аргаа бараад хээл хахуул өгөх шинжтэй ийм иргэдийн гомдлууд байна. За ингээд статистик тоонуудыг харах юм бол нийт ипотекийн зээлдэгчдийн 22% буюу 28167 иргэд 5 сая буюу түүнээс дээш орлоготой иргэд байгаа нөгөө ипотекийн зээлийн анхны бодлого болох бага дунд орлоготой иргэдийг дэмжих, агаарын бохирдлыг бууруулах, орон сууцжуулах гэсэн зорилгоос гажигдсан байдалтай байгаад байгаа. За тэгээд өндөр орлоготой иргэдийн хувьд бол арилжааныхаа банкнд хандаад ийм ипотекийн моргежийн зээлд авах юм боломж бас байгаа штэ. Тэгэхээр хэрэгцээ ипотекийнхаа зээлийн журмынхаа дагуу 80 м квадрат хүртэл талбайтай анх удаа орон сууц авж байгаа ийм иргэдтэй энэхүү зээлийг хэрэг олгосон бол 11526 иргэдэд 212 их 80 төгрөгийн зээл олгох ийм боломж байсан буюу энэ хэрээр Улаанбаатар дахь яндангийн тоо цөөрөх орон сууцны хангалт сайжрах юм боломж ээжээ. Энэ боломж буюу алдагдсан боломжийн өртөг бий болсон байна. Тэгэхээр танаас асуух зүйл юу вэ гэхээр ипотекийн зээлийн тогтолцооны хэрэгжиж байгаа өнөөгийн байдалд та өөрөө хэр их сэтгэл хангалуун байна. За бодит байдал бол ийм тоогоор илэрхийлэгдэж байна. Энэ одоо журмынхаа, бодлогынхаа гажуудлыг хэрхэн сайжруулах, ямар арга хэмжээ авах бодлоготой байгаа вэ? За дараагийн нэг асуудал нь 2-оос дээш удаа ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн тоо хэд байгаа вэ? За 2013 онд анх үн докторжуулах хөтөлбөрийн хүрээнд Монгол банк санхүүгийн зохицуулахаараа засгийн газар энэ ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байлээ. Яг би сүүлд авсан мэдээлэлээр бол 11.7 их 80 төгрөг гаргачаад ипотект. Тэгээ 133 мянган өрхийг хамруулчаад байна. Тэгэхээр яг таны хэлж байгаа байхгүй юу? 133 мянган өрх 11.7 их 80 төгрөгийн санхүүжилт хийчихэд байхад яагаад яндангийн тоо буурахгүй байна вэ гэдэг асуулт. Тийм учраас их хурлын дараагаар ажиллаж байхдаа би Монгол банкн дээр бас тодорхой чиглэлүүдийг өгж ажиллаж ирсэн. Нэгт бол зөвхөн зорилтод бүлэг чиглэх хэрэгтэй. Өөрөөсөө гэр хороол руу чиглэх хэрэгтэй. Ерөөсөө чи зорилтод бүлэг рүүгээ чиглэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл яагаад одоо 2 авцсан, 3 авцсан, эсвэл одоо эхнэрийн нөхөртөр одоо нэг гэр бүл мөртлөө авцсан байна вэ гэдэг дээр бид тодорхой дүгнэлт хийх хэрэгтэй. 2014-өөс 16 онд л байх нөгөө 2 3 авцсан давтагдсан тоо гарсан бил. 16 оноос хойш бол яг энэ дэгдийг давтагдаад байгаагүй. Тэгэхээр одоо бол ипотекийн хөтөлбөр дээр зөвхөн зорилт бүлэг рүү чиглүүлнэ гэж зорино. Баялагын сангийн хуулийн дагуу бид нар чинь нөгөө хуримтлалын сан дээр үүсэж байгаа санхүүжилтийн хуримтлалыг ипотек рүү чиглүүлдэг. Тэгэхээр шинэ бүтээгдэхүүн гаргана. Тэр нэг shared mortgage гэдэг одоо нөгөө 50% түрээс 50% ипотек буюу mortgage гэдэг тийм хэлбэрийн одоо англид энэ төр байдаг. Биднийг одоо оюутан байх энэ төр. Тэгэхээр тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэдэг би бас тодорхой чиглэлийг өгсөн. Тэгэхээр одоо бол өөрчлөлт бол бий болно. Хоёрт нэг зүйл нь бол ипотекийн зээлд хамрагдаж байгаа хуучин бол арилжааны банкуд хурж ирээд тодорхой хэмжээний санхүүжилтээ Монгол банкнаас игээд аваа явуулдаг байсан. Цаана ямар иргэн тэр зээлд хамрагдж байгаа гэдэг лист нь ил биш байсан. Энийг ил болгохоор шийдвэрлсэн. Их хурлын дарга багт. Тэгэхээр энийг За бас нэг асуудал байна. Өнөөдөр ч гэсэн гадаад зээлийн тухай хуулийн төсөлтэй холбоотой хүмүүс бас ярьж гин гişүүд асуулт асууж байна. Би ч өөрөө бас төсвийн байнгын орон дээр олон асуудал хүндсэн. Нэг талдаа төсвийн сахилга батын асуудал байна. Төсвийн оновчтой өгөөчтэй зарцуулалт байна. Нөгөө талдаа нэгэнт олон улсын зах зээлээс босгосон одоо 2 талд хамтын ажиллагааны хүрээнд босгосон зээлээ бас зөв оновчтой зарцуулах асуудал ингээд хоёрдмал шинжтэй байдалд орчоод байна гэдэг дээр холбоотой. Жишээлбэл сэлб дэд төвтэй холбоотой энэ газар чөлөөлтийн асуудал нь шүү дээ. Орон сууцчлах хөтөлбөр тэрэн дээр 500 тэрбум төгрөгийг бэлнээр одоо мөнгөн хэлбэрээр зарцуулсан байхгүй. Та энэ дээр ямар бодолтой вэ? Уг нь бол орон сууцаар солилцоо хийх байсан бол илүү оновчтой байх байсан биш үү гэж асуумаар байна. Тэгээ том төслийг явуулахад бид бол ямар ч одоо хэлцээрийг хийхэд бол одоо санхүүгийн модель дээр хэлцээр хийх ёстой шүү дээ. Тэгээ энэ чинь ямар үр өгөөжтэй, ямар ашигтай. Гэтэл бол зөвхөн ингээд нэг тендер зарлаад гэрээ байгуулснаар асуудлыг бас шийдэхгүй. Тийм ч учраас одоо бид нар ингээд төсөө эргээд харах хэрэгтэй байна.
Жишээ нь манай одоо төсвий чинь одоо 31 их найдын орлого олж байгаа 31.6 их найдын орлого олж байгаа төсвийч 75% урсгалаа санхүүжүүлээд тэгээд 8 их найдын чинь 4-ийн нийслэлд шийдээд 4 их найдын чинь 1.3 гадаад зээл 1.3 шинэ хөрөнгө оруулалт үйлчлэл нь урдгаа санхүүжүүлж. Тэр ийм байхад бол эдийн засаг агшиж явах үед ийм чөдөрлсөн байдлаар энэ дотор бол цаашаа бол эдийн засгийг идэвхжүүлж ерөөс чадахгүй байна. Тийм учраас одоо энэ сэлб дэд төв дээрч гисэн санхүүгийн хувьд бас тооцоолол бол эргэж хийж харах ёстой байна.